За зүгийг надад. Лайв явцсан уу? Эхэлсэн үү? Эхэлсэн гэж шүү. За баларсан. За бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд XMF хуур хөгжмийн наадам энэ жил 8 дахь жилдээ одоо төв цэнгэлт хүрээлэнд тоглолтоо эхэлж байна. За энэ жилийн хувьд бол ерөнхий зохион байгуулагчаар BRB Agency ажиллаж байгаа. За хуур хөгжмийн наадмын ерөнхий ивент тэтгэгчээр бол манай одоо ерөнхийд сүүлийн ганц 2 жил хамтарч ажиллаж байгаа OneXBet маань хамтарч ажиллаж байна. За шараа арганы спонсороор бол Terra маань хамтран ажиллаж байна. За тэгээд дэмжигчээр бол OKF Brand, Snow Plus, TDB Securities гэсэн компаниуд маань цэцэгийнхаа тоглолтыг одоо дэмжиж энэ жил ивент тэтгэж ингээд ажиллаж байна. За тэгээд энэ жилийн хувьд бол тоглолт маань 9 сарын 7-нд зарлагдсан байгаа. Хагасаа өдөр байгаа. За тэгээд одоо бол тоглолтын тасалбарууд бол Ticket цэг юм байна, Shopee цэг юм байна, Box Office цэг юм байна. Энэ гурван одоо хэвлийнхаа сайтуудаар зарагдж байгаа. За тэгээд үндсэн тасалбар бол 69 мянган төгрөгийн үнэтэй. 5 найзын тасалбар буюу 200 мянган төгрөгийн тасалбар, нэг хүний 40 мянган төгрөг буюу 200 мянган төгрөгийн 5 найзын тасалбар эх 7 хоногийн 9 сарын 20 хүртэл бол худалдаалагдж байгаа. За уржигдэр фан зон буюу мянган ширхэг тайзны урдаас ингээд бас тусгайлан засагдсан арай бусдаас арай жоохон илүү ая тухтай юм хэсэгт үзэх 109 мянган төгрөгийн үнэтэй тасалбар асуудалтай гарсан байгаа. За тэгээд тоглолт болгон дээр ерөнхийдөө VIP хүмүүс маш их асуудаг. За VIP хэсэг бол энэ жил 700 хүний багтаамжтайгаар VIP, VVIP гэсэн хоёр ийм давхартай. За XMF-ийн VIP-гаар үйлчлүүлж үзсэн хүмүүс бол бас мэдэх бах. Ер нь бол бүх тоглолтуудын хамгийн сайн чанартай одоо жинхэнэ утгаараа VIP одоо орчинг бүрдүүлсэн сервистэй ийм одоо үйлчлэгийг үзүүлдэг ба. Тэгээд 700 хүний VIP маань нэг хүний 550 мянган төгрөгийн үнэтэй худалдаанд гарсан байгаа. Энэхүү 550 мянган төгрөгийнхөө үнэнд бол 6 ширхэг ваучер дагалдж байгаа. За 4 ширхэг ваучерд нь бол шот авах одоо ийм боломжтой. 2 ширхэг ваучераар нь бол шар ариг авах боломжтой. За тэгээд ус ундаа нь хязгааргүй. За буфе тоол нь бас ийм хязгааргүй байхаар ингээд зохицуулагдаж явдаг байгаа. За үндсэн тоглолтын маань тайз болон зохион байгуулалтын хувьд бол хаалга бол 9 сарын 7-нд хагасаа өдөр 2 цагаас бидэд үзэгчдэд оруулж эхэлнэ. За тоглолт бол 4 цагт эхэлнэ. Тоглолтын хөтөлбөр бол 4 цагт эхэлж байгаа. За цэцээ үндсэн мейн артист маань бол орой 8 цаг 30 минутын хавцаа эхний перформанс бол толиулна. Тэгэхээр 8:30 үед бол мейн артист маань бол тайзан дээр гарч ирж дуулна. За зочин артист бол энэ жил бидэд нийт 25 зочин артист ингээд орж дуулуулахаар ингээд лайн ап айлдын цацсан байгаа. За цэцэгийнхаа хувьд бол нийт 30-аас 35 дуу дуулахаар лайн ап дээр гарсан байгаа. За тэгээ бүх тайзны хөтөлбөр, дэлгэцийн одоо контентууд, найруулга бүх зүйлүүд ингээд яг одоо хийгдээд эцлэгдэх шатандаа явж байгаа. За миний хувьд бол намайг инх жаргалан гэдэг. За XMF буюу хуур хөгжим наадмын ерөнхий одоо найруулагч, продюсераар 8 дахь жилдээ ажиллаж байгаа. За миний баруун гарталт бол одоо рэпер цэцээ. За анх удаа төв цэнгэлт хүрээлэнд тайлан тоглолтоо одоо ингээд тавихаар маш олон жилийн хугацаанд өөрийнхөө одоо хийсэн олон хит дуунуудын тайлан тоглолтоо тавихаар ингээд бэлтгэлдээ орчихсон. Бэлтгэл ингээ хангагдаад явж байгаа. За тэгээд өнөөдөр бол үндсэн төв цэнгэлт хүрээлэнгийнхаа догчлолт орчны зургуудыг бол ингээд үдээс хойш XMF Facebook пэйж хуудасаараа
олон нийтэд ингээд зарлана. За тэрхүү постоор маань та бүгд орж үзээд ерөнхийдөө энэ жилийн онцлог, тайзны онцлог, за гэрэл, хөгжим ингээд энэ зүйлүүд нь ямархуу засалттай бусад тоглолтуудаас юугаараа ялгарч байгаа юм бэ гэдгийг та бүхэн орж сонирхоорой. Зах цухаас нь ерөнхийдөө танилцуулбал за хөгжим болвол мэдээж бүх тоглолтын үзэгчдийн хамгийн их одоо сонирхдаг асуултуудын нэг хөгжим гоё дуурах уу, хаанхын хөгжим тавьж байгаа вэ, энэ жил юугаараа сайжирч байгаа вэ гэж асуудаг. За тэгэхээр энэ жилийн үед бол манай сая буянгийн маань жагаах бас хараахан ирж амжсангүй. Тэгээд буян жагаахынхаа хөгжмийг тавьж байгаа. За буян жагаах бол хамгийн сүүлд авсан Европ одоо Монголдо хамгийн том систем, хөгжмийн систем гэж нэрлэж болно. Clare Brothers гэдэг ийм хөгжмийн системтэй байгаа. За энэхүү системийг болвол төв тайзан дээрээ outfield буюу одоо хажуугийн чанга яригч гэж нэрлэж болно. За outfield дээрээ бол бидэд 14 шингэн үлгэж байгаа. За main буюу центр дээрээ яг төв тайзныхаа голд болвол бас 14 ингээд шингэн яригчуд үлгэж байгаа. Доороо нам яригч нь бол 36 савтай. За тэгэхээр өөрөөр хэлбэл бид энэ жил болвол тайз маань ингээд ерөнхийдөө нэлээд ийм гоё цэвэрхэн шуун уруу байхгүй 56 метрийн урттай 14 метрийн өндөртэй ийм одоо хавтгай нэлээд гоё цэвэрхэн ийм тайз засаж байгаа. За тэгээ хөгжим маань болвол одоо ямар ч ихсэн л өмнөх бүх жилүүдэд ахиулаад ийм цоошин хөгжмийн том систем байршуулж байгаа шүү. За тэгээд мэдээж гоё сайхан техник болвол хамгийн чухал. Түүний дараагаар бол эдгээр техникүүдийг ажилуулах мэрэгжлийн инженер техникийн баг хамт олон одоо байгаа мó гэдэг асуудал болвол тавигддаг. Тэгэхээр өмнөх жилийн бас оппозитийн тоглолтыг ирж үзсэн үзэгчд маань мэдж байгаа бах. За тэрний өмнөх жилийн Lil Pump-ын тоглолтын бас хөгжмийн дууралтыг ирж үзсэн үзэгчд маань бас мэдж байгаа бах. Ер нь XMF-ийн хөгжмийн дууралт бол хамгийн сайн нь болдгоо. Тэгэхээр энэний одоо гол зүйлийг хийдэг хүмүүс нь бол хөгжмийн инженер техникийн мэрэгжлийн саунд инженерүүд байдаг юм шүү. Тэгээд энэ жил бол манай өөрийн саунд инженерүүд маань бас дахиад ажиллана. Жил болгон доос ингээд туршлага хоримтлуулад алдаа дутагдлаа сайжруулад ингээд суралцаад мундаг ийм инженер техникийн саунд инженерүүд бас бэлтгэгдээд явж байгаа. За тэгэхээр энэ жилийн үед бол шинэ систем дээр ажиллана. Clare Brothers гэх систем дээр ажиллана. За хоошоо бол бас цэнгэлдэх маань өөрөө бол ингээд хоошоос дууралт бас тааруу байна гэд бас янз бүрийн шүүмжлүүд явдаг. За хоошоо бол бид нэр 4 delay tower тавьж байгаа. Нэг delay tower дээр 12 ширхэг ийм Adamson гэд брендийн бас лайнерын системүүд үлгэж байгаа. За ингээд хөгжмийн үед бол ямар ч гэсэн өнгөрсөн жилийнхаа оппозитийн дууралт бол маш сайн байсан. За тэр одоо чанараа хадгалах нэгдүгээрт хоёрдугаарт бол цэцэгийнхаа одоо тоглолтын хөгжмийн дууралтыг бол ахиулъя. Чанга сулдаа бол биш ээ. Хамгийн гол нь хөгжмийнхаа гоё дууралтыг яг гоё таарсан дисплейлэр нь дуургыг цэнгэлтгийн хаанд суусан хөгжим яг таны урд байгаа юм шиг гоё одоо энэ дууралтыг өгөхөөр мэрэгжлийн одоо програм дээр нь бүх симуляцийг хийгээд ингээд ажиллаж байгаа шүү гэдгийг дуулгахад бас таатай байна. За тэгээд бас тоглолтын дэлгэц бол бас чухал байдаг. Зарим тоглолтууд дээр бол дэлгэцүүд бас хойно суучхад бас хангалттай бас тийм том хэмжээгээр харагддаггүй. Тэгэхээр энэ жилийн үед бол 56 метрийн урттай 14 метрийн өндөртэй ийм том флат ийм дэлгэц засахаар төлөвлөгдсөн байгаа. Тэгэхээр төв цэнгэлтгийн хаанд суусан танд бол дэлгэц болон шууд амжуулалт бол ямар ч юм төвөггүй харагдахаар зохион байгуулж байгаа шүү. За тэгээд бас тухайн цэнгэлтгийн тойроод бас гоё юм сюрприз юм сетап юм орчин тогтчлтууд байгаа. Тэрийг бол өнөөдөр орох орчин төлөвлөлтийн зургаар та бүхэн маань ороод үзээрэй. За гэрэлтүүлгийн хувьд бол манай BRB agency болон за энэ ивент арга хэмжээ зохион байгуулалт одоо энэ зах зээл дээр байгаа бүхий л хамгийн сайн одоо гоё асалттай хамгийн сүүлийн үеийн гэрлүүдийг бидэд бол цуглуулсан.
За ер нь бол гэрэлтүүлэг бол хамгийн бас гоё байна. Тэгэхээр энийг бас орчин төлөвлөлтийн зурган дээр та бүхэн бас хараарай гэж хүсье. За тэгээд тоглолтын хамгийн сүүлийн амин сүнс чухал зүйл бол зохион байгуулалт байдаг. Тэгэхээр орж ирж байгаа үзэгчтэй бол хоёр хаалгаар оруулж, хоёр хаалгаар гаргана. Яг орой тарах үед бол аль болох 5-аас 6 хаалгыг нэмэлтээр нээж өгнө. Тэгээд альва одоо энэ crowd management гэж нэрлэдэг энэ орж ирж байгаа 25 мянган орчим одоо макстай ийм үзэгчид төв цэнгэлтэд орж ирэх боломжтой. Төв цэнгэлт хүрээлэнгийн өөрийн үндсэн багтаамж бол 25 мянган хүний багтаамжтай байгаа. Суудалтайгаа босоо нийлээд 25 мянган хүний хамгийн дээд багтаамж нь ийм хүний тоотой байдаг байгаа. Тэгэхээр 25 мянган хүний урсгалыг зөв зүйтэй зохион байгуулна гэдэг бол өөрөө тоглолтын бас маш чухал амин сүнс ийм зүйл байдаг. Тэгэхээр үзэгчтэй одоо тасалбар авах, бугуйчаа зүүх одоо хэсгээс нь ахуулаад дотгошоо нэвтрэх. За тэгээд нэвтэрсэн хойноо саадгүй одоо төв цэнгэлт хүрээлэнгээрээ орж гарах төлөвлөлтийг бол маш сайн зохион байгуулж байгаа гэдгийг та бүхэндээ хэлье. За тэгээд одоо рэпер цэцэгээ бас юугаа Юм яриулъя. юм яриулъя. Тэгээд микрофонд одоо за хөрьяа. Нэг. За. Юу ярих юм үлдүү. За Юм асуух уу? Яах вэ? юу ярих вэ? Одоо өөрийнхөө уран бүтээлтэй хамтлагийнхаа тухай Одоо Монголын хип-хоптой зурлаад 20 жил болсон байна. 2004 онд Ванкууш хамтлагийг байгуулад тэгээ 2 жил учраа болох гэж яваад 2006 онд Иксэл гэдэг дуу манай хамтлагт бас залуучууд танигдсан баг. Тэгээ 2006 онд Америк явсан байдаг. Тэгээ 2008 2009 оноос хойш би даасан уран бүтээлээ хийгээд одоо 15 жил болж байна. Энэ хугацаанд бол өөрийн би даасан 4 цомгийг гаргасан, 130 хэдэн дуу гаргасан байна. Тэгээд дээрэс нь 12 онд Асаа циркэд анхны би даасан нийслэлгүй тоглолтоо хийж исэн. 19 онд амьд хөгжмөнтэй бас тоглолт хийж исэн. Одоо ингээд миний 3 дахь би даасан тоглолт хамгийн том тоглолт болж байна. Тэгээд сэтгэл аягүй догдолж байна. Тэгээд XMF-ийн main artist-аар энэ жил байгаа. Тэгээд түрүү хэлсэн 8 дахь жилдээ зохион байгуулж байгаа. Одоо баг цэнгэлтэхэд хамгийн их тоглолт зохион байгуулсан хүн өөрөө. Тэгээд дараагийнх нь хөгжмөндөө бол манай Жагаа ах байгаа. Баянгийн Жагаа ахын хөгжмөнтэй бол яриад их юм байхгүй байх. Дээрээс нь миний бас олонд хүрсэн 37 дуу дуулагдж байна. Тэгээд ер нь л тэгж байна. Тэгээд ер нь Жагаа ах байгаа болохоор бас дуулалтан дээр санаа зовхгүй байгаа. Тэгээд намайг харчаад чи жоох өндөр болох хэрэгтэй байна гэж хэлээ. Тийм аюу гэсэн. Тэгээд уцаар ярихгүй бол гайгүй л дээ. тий гайгүй хаа. За тэгээд нэг тиймэрхүү л байна да. За Ванкууш хамтлагийн хувьд ирэх одоо зочин артистуудын хувьд тий зочин артистууд бол гарсан байгаа. Тэгээд 29 артистууд байсан. Тэгээд одоо 29-ийн одоо хэлэхээр одоо хамтарч уран бүтээл Ванкууш хамтлаг маань мэдээж ирнэ. Хүүд дууг шинжилсэн үйлдвэрээр дуулна. Мэдээж хамт дуулсан Ука маань байна. Ахмаа маань байна. Тэгээд уран бүтээлчд маань байна. Тэгээд тиймэрхүү байна. Тэгээд бэлтгэл бол сайхан хангагдлаа. Дуунуудаа ер нь бас тийм зарим хуучин дуунуудаа сайхан санах бэлтгэлээ хийлээ. Саналаа. Тэгээд бас фитнес явж жоохон амьсгалаа задлах дасгал бас хийж байна. За нэг тиймэрхүү л байна да. За сарын 7-нд болцгааг. тий. За ингээд ерөнхийдөө яг хаа товч мэдээллүүдээ ингээд гол мэдээллүүдээ өглөө. За тэгээд дахиад нэмээд хэлэхэд за энэ 100 энэ намар бол та бүхэн мэдж байгаа маш их тоглолт болж байгаа. Тэгээд маш их тоглолт болоод тоглолт болгоо ингээд ерөнхийдөө дүүргэлт ингээд маш сайн байна гэдэг бол өөрөө одоо Монголын энэ соёл урлаг, шоу entertainment-ийн зах зээл бол бас өсөн нэмэгдэж ингээд тэлж байна. За тэгэхээр үзэгчдийн хувьд юу чухал вэ гэхлээр тоглолт одоо ингээд тоглолтууд хагасаа өдөр болгон төв цэнгэлт хүрээлэн хийд паркт болоод байна. За тэгэхээр юугаараа онцлог юм бэ гэдэг асуулт хамгийн дөрөнд тавигдах баха. Энэ бол өөрөө тодорхой хэмжээнд одоо тэр тоглолтын тасалбар
хэдэн төгрөгийн үнэтэй байхаас үл хамааран хямдхан байна уу, дундаж байна уу, үнэтэй байна уу, түүнээс үл хамааран үзэгч болгонд тавигдах хамгийн чухал асуулт байх гэж бодож байна. Тэгэхээр бол мэдээж тоглолтын чанар, зохион байгуулалт бусад тоглолтуудаасаа ялгарах тайзны перформанс, шоу гэдгээрээ ялгарнаа. Энэ зүйлээрээ тоглолтууд бол одоо ингээд эргээр хоорондоо өрсөлдөж хэний тоглолт, хэний зохион байгуулалт хамгийн сайн байна вэ? Хэний тоглолтын хөгжмийн дугуйлт хамгийн гоё цэвэрхэн дуурж байна вэ? Хэний тоглолтын тайзны үзүүлбэр, тэр бэлдсэн контент, тэр найруулга гэдэг зүйл ялгарч ийн вэ? Хэний тоглолт, тэр хийсэн найруулга, тэр тайзны үзүүлбэр ирсэн мөнгөө төлөөд үзэж байгаа тэр үзэгчдийг сэтгэлийн огшоож тэр шар үсийг босгож ийн вэ гэдгээрээ л тоглолтууд хоорондоо ялгарнаа. За тэгэхээр товчхондоо хэлвэл хамгийн сайн чанартай тоглолтыг л хийхээр манай баг хамт олон ажиллаж байгаа. Тэгээд өнөөдөр бол би ерөнхийдөө нийт баг хамт олноо төлөөлөөд гарч ирээ суучлаа. За рэпер цэцэн маань бол энэ жилийн маань үндсэн одоо мейн артистаар сонгогдоод одоо бэлтгэлээ ингээд хангагдаад бэлтгэлээ хийгээд ингээд тоглолтондоо бэлдэж байгаа. Тэгэхээр тоглолтын чанарын хувьд бол маш сайн болно л гэдгийг та бүхэндээ амлая. За тэгээд өмнөх жилүүдээс бодвол төв зингэлт хүрээлэн та бүхэн сайн мэдж байгаа. Өмнөх жилүүдэд бол ариун цэврийн өрөөнүүд бол орчин тогтцолд ариун цэврийн өрөө хаалганы одоо хаягжуулалт, аюулгүй байдал бүх хаалган дээр одоо царай таних болон орчны за хүн тоолдог камернууд суйрлагдсан байгаа. Орц гарцны шатнууд нь стандартын маршнууд хийгдсэн байгаа. Сая үндэсний баяр их наадмаар бол маш их зүйл төв зингэлт хүрээлэнд ингээд засвар шинжилтийн сайжруулах ажлууд бол хийгдсэн байгаа. Тэгэхээр төв зингэлт хүрээлэнд тоглолт үзэж байгаа бүх одоо өнөөдрийн хүртэл болсон тоглолтын дээр бол үзэгчид маш сайн ам сайтай байгаа. Тодорхой хэмжээнд бол сайхан болжээ гэдэг сэтгэлийг илэрхийлж байгаа. Тэгэхээр манай тоглолтын дээр мөн ялгаагүй бид хэд хамгийн чухалчилж бол ариун цэврийн өрөөн дээр бас гол анхаарлаа өгж байгаа. Аль болох одоо ингээд аятаа тухтай үйлчлүүлээсээ үнэр та нар нь аятаахан байгаасаа за тэр ус мусных нь асуудал нь одоо нэмэлт бойлор эднэрийн тавиад бас сайжруулъя. За одоо цаастай бүх одоо гарын савн шингэн бүх наад захын зүйлүүд нь хангалттай байгаасаа за үйлчлэгээний ажилчид маань бас хангалттай сайхан үйлчлээсэ гэдэг энгийн мөртлөө хүний амьдралд маш ийм чухал ийм хэрэгцээтэй зүйлүүдээр бол анхаарч ажиллаж байгаа. За тэгээд цэцэгийнхаа тоглолтыг хүлээж байгаа одоо нийт үзэгчтэй хандаад билетээ эртгээ аваарай, дуусж байгаа шүү. За та бүхний урмыг бол хугалахгүй. Маш сайхан зохион байгуулалттай та бүхнийг нервтүүлэхгүй, сайхан оруулаад, сайхан гаргаад тэгээд орсон хойноо бол тайз дэлгэц гэрлийн дууралтын маш ингээд өндөр чанартай тоглолтыг та бүхэндээ хүргэх болно. Манай entertainment салбарын хамгийн өнгөтэй өөтөө гэсэн бүх тоног төхөөрөмжнүүд манай тоглолтын дээр ирж байгаа. Хамгийн сайн инженер техникийн баг хамт олон нэг баг болоод маш олон хүн ингээд ажиллаж байгаа. Ер нь хөгжмийн наадам тоглолт гэдэг бол эхлээд нэг 3-4 хүнтэй эхэлж байгаа. Тоглолтынхаа өдөр бол 500 1000 орчим ингээд хүмүүс нэг баг болж ажилладаг. За харуул хамгаалтан дээр бол 200 орчим ингээд харуул хамгаалтын ажилчид бол ирсэн үзэгчдийн аюулгүй байдлыг хангахаар ажиллана. Хамгийн сайн туршлагатай харуул хамгаалтын албыг авч ажиллуулж байгаа. Тэгэхээр аюулгүй байдал дээр бол бас онцгой анхаарч байгаа. За тэгээд та бүхэнд хамгийн сайн тоглолтыг үзүүлэх болно гэж хэлээд энэ хэвлэлийн байгуурлаа өндөрлөё. Ирсэн та бүхэндээ баярлалаа. 9 сарын 7-нд уулзцаая. За асуулт байгаа юу? Гайгүй юу? За бүх асуултанд баг хариулсан байна те.